Сонсогчдоо манай удаагийн Cocktail and Crime podcast маань эхлэхэд бэлэн боллоо. Yay! Дугаараа эхлэхээс өмнө уламжлалт ёсоор анхааруулга хэлье. Манай подкаст насан турш хүмүүст зориулагдсан учраас насан туршаагүй эсвэл юмнаас амархан айдаг хүмүүс маань сонсоод юу н хэрэггүй шүү. За тэгээд өнөөдөр манай дулмаагийн ээлж байгаа. Дулмаа маань амар гоё коктейл хийчихсэн. Бээжин тэгээд коктейлнаас ойлаа яриад эхэлэх үү. За тэгээд энэ удаагийн коктейлороо болохоор French Martini гэж коктейл сонгосон байгаа. Франц Мартини. Тэгээд хийхэд бол маш амархан бас яг л нөгөө урд нь хоёлаа хийжсэн коктейлүүд шиг хэрглэжсэн жороо ашиглаад шинэ коктейл хийхээр сонгосон байна. За энэ коктейлд нь болохоор цагаан арих, тэгээд хам боргоцооны жуус, урд нь хэрэглэгдэж байсан Chambord буюу нөгөө raspberry бөөрөлцгөний ликер орсон байгаа. Тэгээ 3 орцоо 3 дангийн ижил хэмжээтэйгээр хооронд нь хойлол. Тэгээд voilà. Хоёлаа чи ойрд бас айгүй гоё мартининуудаар дагнчиж байгаа юм шүү. Харин тийм сүүлдээ нэг хэрэгээсээ илүү бүр коктейлтэй бүр амар ордог болоод байна үгүй их. Одоо ингээ барыг сүүлийн 3 коктейл маань гуруула мартини ямар нэгэн төрлийн мартини болчихлоо. Тэгээд угаасаа гоё штэ тий янзаар нөгөө урд нь авчихсан байсан орцуудаа дахиж ашиглаж ингээ өөр төрлийн юм хийх чинь. Эдийн засгийн хувьд ч хэмнэлтэй. Тэгээд гоё баярлаа. Зүгээрээ. За тэгээ манайхан тэгээд байхгүйсэн чинь дэлгүр очиод аваад хийгээд үзлээ за. За маш гоё коктейл хийж өгсөн дулмаадаа баярлаа. За тэгээ хоёлаа шууд хэрэгтэй орох уу. Энэ удаагийн хэрэгээр болохоор Шафия гэх гэр бүлд тохиолдсон явдлын талаар ярихад бэлдсэн байгаа. За гэр бүлээс нь танилцуулаад эхлэе. Мохаммед Шафия нь эхнэр Түба болон 7 хүүхдийн хамт 2008 онд Канада улсын Монтреал хотод Дубайгаас цагаачлан ирсэн. Тэдний гэр бүл нь болохоор Афган гаралтай хэдий ч 1992 онд Мохаммед амьдралаа дээшлүүлэхийн тулд эх орноо орхин гадаад улсыг зорьсон байна. За эхлээд Австрали улсыг зорьсон хэдий ч хийх ажил болон амьдрах орчин байдал нь таалагдаагүй учраас Арабын нэгдсэн улс руу нүүхээр болсон. За ингээд Дубайд нүүн сууршиж Мохаммед хуучин машины change хийж эхэлсэн. Тэгээд тэр бизнес нь бүр маш өндөр амжилтанд хүрсэн бөгөөд бүр өссөөр үл хөдлөх үүргийн бизнест хүртэл хөл тавьсан байна. За ингээ 2007 он гэхэд Мохаммед Дубай хотын тэр бомдгуудын нэгт бүр тооцогдохоор хөрөнгөтэй болсон. Тэгээд тэдний амьдрал Дубайд цэцэглэж байсан хэдий ч Мохаммед илүү ихийг хүссэн учраас Канада улсыг зорихоор шийдсэн. За Канада улс руу хууль ёсоор цагаачлах маш олон арга зам байдгийн билээ. Тэдний нэг нь болохоор Canadian Investor Program буюу Канадад хөрөнгө оруулагчийн програм гэж байдаг. Мохаммед тэр програмд бүртгүүлэн Монтреал хотод баригдаж буй худалдааны төвд 2 тэрбум $2 хөрөнгө оруулан 2007 оны сүүлээр Канадад гэр бүлээрээ цагаачлан ирсэн. За Монтреалд ирээ 5 сарын дараа Рона Амир гэх хамаатныхаа эмэгтэйг спонсорлон Канадад авчирсан. Мохаммедийн эхнэр нь болохоор 7 хүүхдээ гэртээ хараад гэр орныхаа ажлыг ганцаараа хийж дийлэхгүй байгаа учраас хүүхдүүдийг нь харж гэр орны ажил туслана гэдэг зорилгоор Рона гэх хамаатныхаа эмэгтэйг гэртээ авчирсан. Мохаммедийн том 4 хүүхэд нь ахлах сургуулийн сурагчид. Айлын том охин Зейнаб, эрэгтэй дүү Хамид болон эмэгтэй дүүнэр болох Сахар тэгээ Гити гэх ахлах сургуулийн 4 хүүхэдтэй. Тэдний Канадад ирэхэд айлын том охин Зейнаб нь 18-тай байсан ба шинэ сургуульд ороод дасгад бэрх байсан хэдий ч найз нөхөдтэй болоход түүнд бол асуудал байгаагүй. Яагаад гэвэл маш хөөрхөн дээрээс нь маш илдэг зантай учир үеийн охтууд гэлтгүү бас хөвгүүдийн анхаарлыг бол маш их татаж чадсан. Зейнабын нэг ангид байх Амар Вахид гэх Пакистан гаралтай хөвгүүн байсан ба тэр хоёр анх танилцаад бие биендээ ер нь бол их таалагдж эхэлсэн байдаг. Амар Зейнабыг үерхий гэж гуйхыг их хүсдэг байсан хэдий ч зориг зүрх нь хүрэхгүй явсаар байгаад хэдэн сар өнгөрсөн. За ингээд 2000 оны Валентинаар хамаг бодоо бүр зүрх зоргоо шавхан Зейнаб охинд захаа бичсэн байдаг. Тэгээ захаан дээрээ би чамтай найзалж чиний тухай илүү мэдхийг хүсэж байна. Хэрвээ миний нөхөрлийг хүлээн авч зөвшөөрч байвал маргааш сургууль дээрээ цагаан өнгийн даашинз өмсөн ирээрэй гэж бичсэн. Ингээд маргааш нь Валентины өдөр болоход Зейнаб цагаан палажтай сургууль дээрээ ирсэн байдаг. За ингээд Амар Зейнаб хоёр
одоо нөхөрлөж эхэлсэн байгаа. Тэгээ захиаг хүлээж авснаас 2 хоногийн дараа Амарт Зейнабаас имэйл ирсэн. Имэйлэндээ хэлэхдээ маш гоё Валентины автографик өгсөнд баярлаа. Би чамтай ингээд одоо найзалж байгаадаа маш баяртай байна. Гэхдээ бит хоёрын нөхөрлөлд дагах хідэн дүрэн байгаа гэж одоо бичсэн байдаг. Тэгээ хамгийн түрүүнд бас хамгийн чухал нь болохоор манай эрэгтэй дүүгээс чи болгоомжлоорой гэж хэлсэн байдаг. Яагаад гэвэл түүний эрэгтэй дүү Хамид нь аавда бүх зүйлийг одоо хэлдэг. Тэгвэл Шафия гэх энэ гэр бүл мусульман хүмүүс бөгөөд аав Мухаммад нь эх орон болон шашин шүтлгээ бүр хамгийн дээдээр эрхэмлээд зогсохгүй бүр одоо extremist буюу хит туйлшран дагдаг нэгэн. Тэгээд тэдний гэрт нь болохоор эрэгтэй хүн бүрэн эрэх дарахтай. Харин эмэгтэйчүүд нь аавын зөвшөөрлгүй юу ч хийж болохгүй. Охтууд заавал толгоондоо алчууртаа явах ёстой. Богино шорт, юпг гэх мэт зүйлийг өмсөж болохгүй гэдгээс эхлүүлээд бүр одоо аавынхаа зөвшөөрлгүй дэлгүүр хэсэж болохгүй, найзтайгаа уулзаж болохгүй, бүр уцаарч ярьж болохгүй гэх мэт тийм дүрмтэй байсан гэж байгаа гэртээ. Тиймээс бүр найз залуутай болно гэдгийг бол ер нь бодоод ч хэрэггүй. Гисэн хэдий ч Зейнаб Амар хоёр нууцаар уулзаар байсан. Зейнаб Амарт хэлэхдээ манай аав мэдих юм бол намайг зодож занчих бол наад захын асуудлаа. Бүр намайг алчгаж магадгүй. Яагаад гэвэл жижигхэн зүйл дээр эсэргүүцэл үзүүлэх юм уу? Эсвэл зөвшөөрөлгүй юм хийхэд маш их зодож загиндаг гэж хэлсэн байдаг. Амар эхлээд хариулахдаа за арайч чиний төрсөн хэцэг юу гэж чамайг ингээд алав гэжтэй тийм амар сүртэй бишээлгүй чи ингээд тайвшир гэд Зейнабыг ер нь бол тайвшруулдаг байсан байгаа. Тэгээ аавынхаа үгээс зүрдэг нь ганцхан Зейнаб биш байсан ба түүний 16 настай охин дүү Сахар бас аавтайгаа их тэрсэлддэг байсан. Нэг удаа Сахар бүр хэдэн 7 хоногоор сургуульд ирээгүй. Тэгээ буцаа сургуультай ирэхдээ хижаб буюу одоо исламын шашинд эмэгтэйчүүд зүүдэг тийм толгойн алчуурыг зүүсэн байсан. Багш нарын ажигласнаар Сахар хижаба зүүх үнэхээр хүсэл байхгүй. Харин ч бүр одоо Канадын барууны хэв маягаар хувцаслаж амьдрах сонирхолтой байгаа нь илт байсан гэж дурсан. Тэгээ хичээлдээ ирэхдээ толгоондоо алчуураа зүүжгсэн ирдэг хитийч шууд 0-д ороод үсээ задгаа тавин нүрээ буддаг байсан. Тэгээ өдөр хичээлээ тарахын алдад будгаа харилгаж буцаа алчуураа зүгээд гэртээ хард. Тэгээ хэсэг хугацаанд аав ээжээс одоо нууцаар араар нь ингэж явсан хитийч удалгүй Сахар баригдсан. Аав ээжийнх нь авсан арга хэмжээ нь болохоор охтыг сургуулийн автобус биш харин ээж нь хүргэж өгч авах болсон байгаа. Өглөө хичээлд нь хүргэж өгнө, орой хичээлээс нь авна. Мөн өдрийн хоолныхын цагт нь очиж аван гэртээ авчирч цайг нь уулгаад буцааж хүргэж өг. Заавал тэр нөгөө толгойнхаа алчуурыг зүүлэх гэж яг өөрийнхөө үгэнд оруулж эрхшээлтэй байлгахын тулд одоо бүх юмыг нь хүртэл ингэж алхам тутмыг нь одоо ажигладаг. За ийхүү аав ээжээс ан өдөр хоног өнгөрсөөр 2008 оны хавар ээж аав хоёр нь Дубай руу ажил хөдөлгөөр явах болдог. Ингээ явахдаа айлын том хүү болох Хамид гэрээ хариуцуулан үлдээсэн байдаг. Зейнаб тэр үед найз залуу бол Амарыг гэртээ нууцаар авчирсан бөгөөд харамсалтай нь Аз дутан Хамидд баригдсан. Тэр хоёрыг барьж аваад Зейнабд хэлэхдээ чи одооноос сургуульд явж болохгүй. Тэгээ энэ залуутай чи дахиж уулзаж болохгүй. Миний үгнээс зөрөх аваас найз залуу гэж тухай би аав ээжд хэлнэ гэж сүрдүүлсэн байгаа. Хэрвээ найз залуутай гэдгийг нь мэдэх юм бол хэцүү бүрстэ маш том хариуцлага хүлээх учраас дүүгийнхээ үгэнд орон сургуультай явхаа байсан. Тэгэд мэдээж Амар гайхаад найз охиноосоо асуусан байдаг. Одоо Хамид чиний дүү үсттэй чи яагаад ингэ түүний үгийг сонсох ёстой гэж асуухад Зейнаб хэлэхдээ яагаад гэвэл аав манай гэрийн бүх хариуцлага бүх эрх мэдлийг Хамидэд үлдээсэн учраас би түүний үгийг дүрмэд дагах ёстой гэж хэлсэн байна. Тэг ингээ ёс журам айл бүхэнд байх хэрэгтэй ч гэсэнд энэ бүр арай дэндүү байгаа зү. Тэгээ энэ явдлаас хойш Зейнаб сургуультай явхаа болж Амар Зейнаб хоёрын үерхэл ер нь бол зогссон байдаг. За ингээд эмэгтэй дүү Сахар нь сургууль дээрээ багш нартайгаа зовлонгоо ярьж эхэлсэн. Сахар хэлэхдээ манай гэр бүл маш их хүчээр хийлэлтэй мөн одоо дахиад ер нь ингээд ирээдүйд би хүчирхийлэлд өртгөөсөө айж байгаа хүртэл багш нартай илэрхийлсэн хэлсэн байдаг. Дээрээс нь хамт сургуульд явах ах болон хамаатных нь хүүхдүүд түүнийг ажиглаж аавд нь одоо матаж байгаа учраас би чөлөөтэй байж чадахгүй маш их сэтгэл зүйн дарамтанд байгаагаа багш нартай илэрхийлсэн. Тэгээ багш нарын Сахарыг амиа югүйдэх болцсошгүй болтлоо сэтгэл санааны гутралд орсон учраас Кубек мужийн хүүхэд хамгаалах газар руу залган гомдол гаргасан. Тэгээ Ийхүү хүүхэд хамгаалах газрын ажилтан гэрт нь ирсэн боловч тийм ч одоо нааштай үр дүнд хүрээгүй. Яагаад гэвэл ажилтан оронгуудаа ээж аав хоёрын нь баг хажууд нь шууд Сахараас чамайг яаж хүчирхийлж байгааг тайлбарл
гэд бараг шууд хэлчихсэн. Тэгэхээр чи мэдээж Сахар ааваасаа айгаад юу ч хэлж чадаагүй. Ингээд Сахар гаргасан гомдлоо буцаан авч нөгөө хүүхэд хамгаалах газар нь ч гэсэндээ дахин очиж уулзаж байдлыг шалгахгүйгээр хэрэг хаагдсан. За тэгээд энэ хугацаанд бүтэн жил гарам холбоогүй байж байгаа Зейнаб зориг гарган экс найз залуу болох Амартайгаа холбоо барьдаг. Тэгээд Зейнаб хэлэхдээ аав нь түүнийг өрөөнд нь бараг 6 сар гарам хорьсон тухайга хэлдэг. Мөн гэрээсээ оргон зүхтаах гэж төлөвлөгөө гаргаж байгаагаа Амарт бас хэлдэг байгаа. Амар хэлэхдээ чи хэдэн 7 хоног төвччих. Би одоохондоо өөрийн гэсэн гэр оронгүй бас ажилгүй хангалттай ч мөнгө байхгүй. Гэхдээ чи дэвчиж чадах юм бол би учрыг нь олгодох ёо гэсэн боловч Зейнаб хэлэхдээ би тэгэж удаан хүлээж чадахгүй. Чамтай чамгүй би тэр гэрээс гарах хэрэгтэй. Яаж хийж яагаад л гарна гэж хэлэхэд Амар мэдээж хайртай бүсгүйнхээ үгэнд орон тэр оройноо Зейнабыг очиж авсан байна. Зейнабыг зүхтаасны дараа эрэгтэй дүүн ор сургаггүй алга болсон гэж цагдаагийн байгууллагт мэдүүлсэн. Тэгээ энэ явдлаас болоод Зейнабын аав маш их уурлан гэдгийг мэдэж байсан учраас гэрт үлдсэн охин дүүнер нь хүчирхийлэл өртгөөс бас цагдаад хүртэл мэдгдсэн гэж байгаа байхгүй. Ингээд хүүхэд хамгаалах газар болон цагдаа нар гэрт нь ирж охтуудаас мэдүүлэг авсан байгаа. Тэгээ тухайн үед хамгийн анх гэрт нь очиход аав нь бол гэртээ байгаагүй. Тэгээ аавыгаа байхгүй хүүхдүүд бол чөлөөтэй мэдүүлэг өгч байсан хэдий ч аав нь гэртээ ирсэн чинь бүгд юу ч ярихаа болсон. Хинч юу ч хэлээгүй. Тэгээ тухайн үед хүүхэд хамгаалах газрын ажилтан болон цагдаа нар яагаад тэр байдлыг анхааралтай аваагүй нь маш гайхмаар. Тэгээ хүүхэд хамгаалах төвийн ажилтны репортоос уншихад хүүхдүүд ааваасаа маш их эмээдэг, харваас маш их дарамтны дунд амьдарч байгаа гэж бичсэн хэрнээ хүүхдүүдийн төлөө ямар ч арга хэмжээ аваагүй 2 удаагаа өнгөрсөн. За Зейнаб гэрээсээ оргоод хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг хамгаалах газарт байрлаж байсан бөгөөд энэ хугацаанд аав болон цагдаагийн байгууллага түүнийг хайсаар л байсан. Цагдаа нар Амарын утсыг олон түүнтэй холбоо тогтооход Амар хэлэхдээ Зейнаб гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг хүсэхгүй байгаа. Одоо ингээд өөрийн амьдралаа хөөгөөд явахыг хүсэж байгаа гэж хэлэхэд цагдаа нар окей 19 настай албан ёсоор насанд хүрчихсэн учраас энэ охин өөрийнхөө сонголтыг хийх бүрэн эрхтэй гэж үз. Амартай ярьсан тэр цагтаа Зейнабын ээж аав руу залгангуудаа Зейнабыг хүчирхийлэл өртсөн эмэгтэйчүүдийн хамгаалах газарт байрлаж байгааг хэлсэн байгаа. Бас Амартай холбоо барьсан, Амарт бүх юмаа ярьж байгаа гэдгийг ээж аавд нь хэлсэн байгаа. Насанд хүрчихсэн учраас тэр хоёрыг тайван орхих. Нэгдүгээр хоёрдугаар хэрвээ та нар тэр хоёр төвөг учруулаад тэр хоёр та нарын эсрэг гомдол гаргах юм бол бид нэр арга хэмжээ авах болно шүү гэж хэлсэн байгаа. Одоо ер нь нэгэсэндээ Зейнаб Амар хоёрыг тайван орхио. Та нартай холбоо барихыг хүсэхгүй байна. Одоо ингээд явуул гэж хэлсэн байд. Хичнээн цагдаа нар сануулга болгон хэлсэн ч аав нь бол ерөөсөө огт тоогоогүй. Зейнаб руу байн залган гэртээ ирэхийг шаардж байсан. Байрлаж байсан газрыг нь олж мэдээд ээж нь Зейнабыг гэртээ ирэхийг гуйсан бөгөөд тэр үед Зейнаб хэлэхдээ би найз залуу болох Амартайгаа гэрлэмээр байна. Бид хоёр ингээ амьдралаа эхэлмээр байна гэж хэлсэн. Тэр үед ээж нь за хэрвээ чи гэртээ буцаад ирэх юм бол би аавтай чинь яриад учрыг нь олоодох ёо. Тэгээ та хоёрын хурмыг нь хийж өгье. Хэрвээ аав чинь зөвшөөрөхгүй гэх юм бол би бүр тусдаа байранд ороод Амар та хоёрыг хурмаа хийдэл хамт бай. Би та хоёрыг заавал гэрлүүлнэ гэж ээж нь амлалт өгсөн байна. Зейнаб болохоор ээжтэй нэг л итгэж өгөхгүй мэдээж гэр бүлд нь одоо насаараа аав нь дандаа бүх юмыг удирдах байсан. Ээж нь дандаа аавынх нь үгэнд ордог байсан болохоор ээжийнхаа хэлсэн амлалтанд бол нэг итгэж өгөөгүй. Гэхдээ Амар хажуунаас нь Зейнабыг аргадаад чи бас гэр бүлээсээ хамаагүй ингээд шууд холбоогоо тасалж болохгүй. Чи гэртээ очиод аав ээжтэйгээ сайндаад уучраа олоод хоёулаа одоо бие биедээ хэрэг хайртайгаа тэдэнд ойлгуулсан дээрээ тэглэж ээж чинь чиний талд байна. Чамааг өмөөж туслах байх гэд аргацсны эцэст Зейнаб гэртээ харихаар шийдэлд хүрсэн. Ингээд гэртээ ирснээс хойш 2-7 хоногийн дараа Амар Зейнаб хоёр хурмаа хийсэн байдаг. Тэгээ тухайн үед аав нь Дубай руу ажиллаар явсан ба хурим болсныг мдээгүй байсан. Тэдний хурим цомхон болсон бөгөөд Зейнабын талаас ер нь бол хүмүүс ирээгүй. Гэргэлдээ батлуулаад маргааш нь баяраа тэмдэглэж байхад Зейнабын ээж эрэгтэй дүү хоёр нь ярих юм бэ гээд одоо 20 минут Зейнабтай ярилцсан байгаа. Тэгээд ээж дүү хоёртойгоо ярьж дуусаад Зейнаб ингээ бүр нулимсэн цэглэн ч гэсэн Амар дээр ирээд би өрөөсөө чадахгүй юм байна. Би чамтай өрөөсөө гэрэлж чадахгүй. Энэ бүхнийг зогсоох хэрэгтэй гэд бүр учир битүүлэг зүйл хэлэнгуутаа гэрлэлтэд цуцлуулахаар шийдсэн. Тэгээ хурим болоод гэрлэлт баталгаажаад 24 цагч хүрэлгүй салсан байгаа энэ хоёр.
Ингэж салсныхаа хэсэг хугацааны дараа Зейнаб Амар руу имэйл бичсэн. Тэр имэйлэнд хэлэхдээ манай аав Дубайгаас буцаж ирсэн. Би түүнээс уучлалт гуйсан. Тэгээ аав маань намайг ч гэсэн уучлсан. Тэгээ тэр надад илүү эрх чөлөөг өгнө гэж надад амласан. Тэгээ урд өмнөх шигээ тийм байнга бүх зүйлийг цагтхаа болсон гэж бичсэн байдаг. Тухайн үед Амарт бүр амар с ิจ гтэй санагдсан. Яагаад гэвэл насаараа маш чанга хатуу дэглэмтэй явсан хүн чинь гинт ингэ өөрчлөгдөхүүд. За тэгээд Зейнаб Амар хоёрын гэрлэлт болон салалт болж байх хугацаанд охин дүү Сахар нь бас найз залуутай болсон байсан бөгөөд аав болон эрэгтэй дүү нь бүр байнга мөрдөн өшгсөөр исэн. Сахар сургууль дээр их асуудалд орох болсон, мөн хичээлүүддээ унаж эхэлсэн байдаг. Тэгээд түүнийг маш ихээр турж эцэж байгааг анзаарсан багш нар нь таамаглагтаа Сахар нэг бол харт амхинд орчихсон, эсвэл ийм буруу хооллолтын эмгэгтэй болсон байна гэж таамаглаж байсан. Тэгээд бүр турж эцсээр байгаа Сахар нэг өдөр хичээл дээрээ ухаан алдаад унчихсан. Тэгээ ухаан алдаж унсан хүүхдийг эмнэлэг дээр аваадсан. Тухайн үед гэр бүлээс нь хүн авчрах гад удаа дараа гэрлүүн залгсан боловч гэрээс нь хинч ирс Сахарын биеийн байдлыг шалгаагүй. Ээжтэй нь холбоо барьсан, ирээгүй, дүүтэй нь холбоо барьсан. Дүүн ч гэсэндээ нэг сургуульд явж исэн болохоор мэдчихсэн. Мэдээж гэр бүлийнхэнтэй хэлсэн байж таараа. Гэхдээ тэдний гэрээс хинч ирээгүй байдаг. За тэгээд санаа зовсон багш нар нь дахин хүүхэд хамгаалах байгууллагт хандсан боловч Сахар бараг 18 хүрчихсэн учраас өөр газарт гомдол гаргана уу гэд тоогоогүй орхисон байгаа. За тэгээ энэ өрнөж буй бүх зүйлийг нүдэрээ харан биеэрээ мэдрэх эмэгтэй дүү Гитийн бас аавынхаа эсрэг ер нь бол их тэрсэлдэж эхэлсэн байдаг. Гитийн болохоор 13 настай. Хичээлээ хийхээ болсон, хичээлээ таслан дэлгүүрх хэсдэг болсон. Бас өдрийн тэмдэглэлийг уншихад хоёр ихчигээ бүр ингэж шүтдэг. Тэдэнд маш их хайртай, ялангуяа Сахарт. Тэгээд тэмдэглэлдээ бичихтэй Сахар гэрээс дутаахтаа намайг аваад явна гэсэн тэр өдрийг би тэгсэн ядан хүлээж байна. Бит хоёрын амьдралдээ маш гоё цэцэглэх болно гэж бүртэл битсэн байдаг. Тэгээд Гити бас яг эгчнэр шигээ багш нартаа хид удаа гомдол гаргаж яасан гэж байна. Гэрт байгаа болж байгаа тэр дарамт шахалт тэг хүчирхийллийн талаар багш нартай хэлсэн. Хэлэхдээ манай гэрийн уур амьсгал маш хэцүү. Их дарамт болон хүчирхийлэлтэй. Би тэр foster care гэдэг системд нь ормоор байна. Намайг өөр ээж автаа болгоод өгөөч гэж хүртэл гуйсан байгаа. Гисэн хідээж ямарч арга хэмжээ авагдаагүй. За ингээд Шафиягийн гэр бүлд маш их адармаатай үйл явдлууд өрнсөөр 2009 оны 6 сар болсон. Гэр бүлийн уур амьсгал эцэст нь багаар сайжирч байсан бөгөөд бүр нэгтгэж гой дурсамж бүтээе гэдэг зорилгоор амралтанд явхаар базааж эхэлдэг. За ингээд амралтанд явах газраараа Niagara Falls гих хүрхрээ явхаар шийдэж 2 машинд хуваагдсан суусан. Олон жил гэр бүлийн унаа байсан Lexus машинда аав Мохаммед, айлын том хүү Хамид тэгээд 3 баг дүү нартайгаа суусан байдаг. Харин амралтанд явхаас өмнөхөн авсан Nissan машинд ээж Туба, хамаадны эгч Ронан болон эгч дүүс Зейнаб Сахар Гити нар суусан байдаг. За тэгээ Niagara Falls дээр очиод үзэх газруудаа үзээд буудлаж байсан зочд буудалтаа тухалсан байдаг. Тэгээ тэдний утас болон камернаас харахад бүгдээрээ зураг хөргөө авахулж байсан ч тэр дунд ганцхан хүн дутуу байсан. Айлын том хүү болох Хамид. Хамидын утасны локейшнийг сүлд харахад Niagara Falls-оос 4 цагийн зайтай байрлах Kingston гих хотод өдөржингөө байсан байгаа. Гэр бүл нь тэр амралтанд явж байхад ганцаархнаа Kingston хотод өдөржингөө байсан. За тэгээд маргааш нь зочид буудлаас гарах гэж байхад Хамид гэр бүлтэйг нэгтэж гэртээ харихаар замдаа гарсан байдаг. Харамсалтай нь гэр бүлийн бүх гишүүд бүгдээрээ гэртээ харьж чадаагүй. Маргааш өглөөнөө канал дотор машин живсэн байна гэсэн Kingston хотын цагдаагийн байгууллага дуудлагад ирсэн. Хэргийн газрыг шалгаж живсэн машиныг гаргаж ирэхэд Nissan маркийн машин байсан бөгөөд дотор нь 4 эмэгтэй нас барсан байдалтай олцсон. Хохирогч нарыг харахад Рона гэд хамаатны эгч болон эгч дүүс Зейнаб Сахар Гити нар байсан байгаа. Тэгээ каналын дээрх өвсөн дээрээс харахад ямарваа нэгэн содон нотлох баримт гих мэт зүйл бол байгаагүй. Ганц байсан зүйл нь болохоор хагарсан машины гэрэлний илэрхий байсан нэг пластик хэсэг нь байсан. Машины гарган шинжээч нар ажиллаж эхлэхэд анхаарал татсан зүйлс нь машин асфальттай байсан хатлаа урд талын 2 суудал нь хоёулаа хоошоо хөвтчихсэн байсан. Мөн тэр канал дахь усны төвшин дөнгөж 2 метр байхад 4 эмэгтэй хинж машинаас гарan амиа аврах гэж оролцсон шинж тэмдэг юусоо харагдаагүй.
цагдаагийн байгууллага хэргийг шалгаж эхлэх үед охидын гэрээс одоо охидуудыг ор сургаггүй алга боллоо гэсэн дуудлага ирсэн байдаг. Тэгээ аав ээж эрэгтэй дүү гурвыг нь хилцээр авчин тэднээс мэдүүлэг авсан бөгөөд хамгийн түрүүнд ээж нь мэдүүлэг өгсөн. Тэгээ ээж нь хэлэхдээ өчтөр орой манай том охин дэлгүүр явмаар байна. Би хувцас худалдаж авахыг хүсэж ингээд миний машины түлхүүрийг авсан. Тэгээд гараад явсан. Тэрнээс хойш би мэдэхгүй. Орондоо ороод унтаад өгсөн гэж хэлсэн. Аав нь хэлэхдээ би юу ч мэдэхгүй тэднийг машин аваад дэлгүүр явах гээд гарсныг нь ч мэдээгүй гэж хэлсэн байдаг. За тэгээ ээж аав хоёрын мэдүүлгийг өгөхдөө тийм маш тайван үнэхээр одоо юу болсон охтуудаа яаж гарч явсныг бол мэдээгүй мэт одоо харагдаж байсан. Харин тэдний хүү болох Хамидаас мэдүүлэг авахд ээж ааваасаа эрсдэс бүр шал өөр зан авир гаргасан нь өөрийгөө тийм өмөөрөх хамгаалах аястай байсан байгаа. Тэгээ ингээ Хамидын бичлэгийг нь харахад мөрдөгч асуулт асууж байгаа. Энэ хэргийн тухай асуухад яг юу гэх гээд байгаа юм би ярьж байгаа юм чи юусоо ойлгохгүй байна. Хааши над дээр бүх зүйлийг тавих гээд байгаа юм уу? Намайг энэ хэргийг хийсэн гэх гээд байгаа юм уу? Гэх мэтийн одоо нэг юм дайралтанд өртсөн хүн шиг хариулж байсан. Тэгээ цагдаагийн асуусан асуулт бол хизээж чи ингэсэн үү те? Чи ихчнэрээ алсан уу, дүүнрээ алсан уу гэж юусоо асуугаагүй. Өчтөр юу болсон? Өчтөр чи юу хийж исэн? Дүүнэрт чинь ихчд чинь ийм тохиолдчихсан байна. Чи ойлгож гинүү гэж асуухад нэг өөрийгөө амар ингээ хамгаалаад сонин зан гаргаадсан байгаа. Дээрээс нь тэр үед бүр хамгийн с ิจ бүхий явтал нь тэр өглөө нь 7 цаг 30 минутын үед Хамид 911 руу залгсан байдаг. Тэгээ Хамид хэлэхдээ би осолд орчихлоо. Тэгээ репорт хийх гэсэн юм гэхэд мэдээж оператор те танд эмнэлгийн тусламж хэрэгтэй юу? Хүн одоо гэмтсэн үү гэж асуухад Хамид би зүгээр миний машин л жоохон одоо гэмтчихлээ гэж хэлсэн байдаг. За тэгээд осолд орсон байршлыг нь асуухад Монреал хотод байрлах хоосон зогсоолын байршлыг өгсөн. Тэгээ энээс харахад хоосон газар ганцаараа явж байгаад осолд орчихлоо гэж 911-т залгасан нь бүр маш с ิจ бүхий байсан хэдий ч Хамидыг охтуудын үхэлтэй хамаатай гих ямар ч нотлох баримт биш учраас хэрэгт шууд холбож чадаагүй. За тэгээ дөрвөн эмэгтэй хэрэгт хэн буруутайг илрүүлэх хугацаанд хэвлэл мэдээлэл шаагаж байсан нь бол ойлгомжтой. Тэгээ өсвөр насны охтууд аав ээжийнхээ машиныг зөвшөөрлгүй авч зугаалж явж байгаад одоо золгүй босолд ороод нас барсан марсан гэх мэтээр одоо хэвлэл мэдээлэл болон зурагтаар болоод маш их гарч исэн. Бас дээрэс нь тэдний гэрт нь очиж ээж аваас нь хүртэл хэд удаа ярилцлага авсан байдаг. Тэгээ тэрхүү бичлэгнүүдийг ингээ харахаар ээж аав хоёр нь бүр үнэхээр охтуудаа алдсандаа харамсаж бүр юм дүр төрхтэй харагдчихсэн. Ээж нь бүр ингээл ихэр татаж уйлаад аав нь ч гэсэн ялгаагүй уйлаад гашуудлаа илэрхийлээл хамаатныхаа хүнийг тэрвэрч аваад тэгжсэн харагддаг. За тэгээд тэдний хүү болох Хамидаас болоод охтын гэр бүлийг ер нь бол шижиглэж эхэлсэн байгаа. Угаасаа ямар нэгэн гэмт хэрэг гарахаар хамгийн түрүүнд ойр дотны хүмүүсийг нь бол шалгаж эхэлдэг. Тэгээд охтын энэ гэр бүл маш с ิจ гтэй байсан учраас тэдний машинд нь сонсох төхөөрөмж тавин тэдний яриаг хитэн хоног ер нь бол чагнасан байдаг. За тэгээд нэг өдөр аав Мохаммед болон ээж Түбо хоёрыг гадуур явж байхдаа охтын одоо үхлийн талаар харилцан ярьж байхыг нь битсэн байд. Тэгээ яриаг нь сонсох юм бол аав нь хэлэхдээ тэд нар 100 удаа дахин амьсан ч гэсэн би тэднийг заазуурдан хэрчиж хайна. Бурхны хараалыг үеэрээ амсах болон тэд нар чөтгөр тэдний шарил дээр баах болтугай гэж хэлсэн байдаг. Бас дээрэс нь бүр ингээ ууралцсан зай бүр ингээ хоолой нь бүр ингээ ихнэрлэгөө бүр ууралцсан хэлж байгаа. Эмэгтэй хүүхдүүд ийм байх ёстой юм уу те? Янхан байх ёстой юм уу те? Гэ бүр ингээ уурлаад амар ууртай сонсогддог. Тэгээ ээж нь хариуд нь би Зейнабыг алдсан гэдгийг мэдэж байсан. Гэхдээ нөгөө хоёрыг бүр арайчтай гэж бодлоо гэдэг. Аав нь хариуд нь үгүй Түба тэд бүгд замбараагаа алдсан байсан. Тэдэнд үхэхээс өөр арга байгаагүй. Би бол сайн зөв зүйл хийсэн гэдгээ мэдэж байна. Тэд нэр 100 удаа дахин амьсан ч би сонголтоо хизээж өөрчлөхгүй гэж хэлсэн ба. За тэгээ энэ дууд бичлэгийг бичиж аван гэмт хэрэгтэн хин гэдгийг тогтоон хэрэг эхэлсэн. 3-7 хоногийн дотор бүсгүйчүүдийн үхэлд гадны хүн бус харин гэр бүл буруутай гэдгийг нотолсон. За тэдний шүүх хурал 2011 оны 10 сард албан ёсоор эхэлж 12 оны 1 сарын 29-нд 15 цаг хилэлцсэний эцэст гурууланг нь хүн амны 1-р зэрэгт буруутай хэмээн тогтоож нас нь туршид нь хорих ял тус оноосон байгаа. Гуруула 25 жилийн дараа даван залтах хүсэлт гаргах боломжтой. За тэгээ шүүх хурлын явцад Түбагийн авга ах Түбагийн эсрэг мэдүүлэг өгсөн байдаг. Тэгээ Монреалд байх одоо афган хүмүүс энэ явдлыг сайнаар хүлээж аваагүй чи афган хүн чи бүр гэр бүлийнхаа эсрэг ингэж мэдүүлэг өгч болохгүй
гэж маш их эсэргүүцэж байсан хэдий ч авга ах нь үнийг илчлэх ёстой. Аллах намайг угаасаа харж байгаа учраас би үнийг хэлэх болно. Октодын хүмүүс хэлэхдээ хүмүүжилгүй ёс бус янхнууд гэж ярьдаг. Гэхдээ би эсэргүүцэж байна. Афганчуудтай хэлмээр байна. Гэмт хэрэг бол гэмт хэрэг. Хүний байгаа байдал нь таалагдаагүйгээд амь насанд нь хүрнэ гэдэг бол маш буруу хэрэг. Та нарыг бурхан харж л байгаа гэж хэлсэн байдаг. Хэрэг албан ёсоор эхэлж тэдний гэр орон болон машиныг нь бол бүрэн нэгжиж шалгасан байдаг. За тэдний машиныг шалгахад урд талын гэрэл нь хагарчихсан байсан нь хэргийн газарт олцсон машины гэрлийн хэлтэрхийтэй таарсан. Таамаглалаар харахад бүсгүйчүүдийн хөнөөсний дараа Nissan машиндаа суулган Lexus машинаар мөргөн түлхэж ус руу оруулсан гэж ер нь бол таамаглаж байгаа. Бас дээрээс нь тэр Nissan Sentra гэх машина Niagara Falls явахын өмнөх өдөр нь бэлэн мөнгөөр худалдаж авсан гэж байна. Тэгээ ер нь энэ бүх байдлыг харахад эртнээс охтуудыг хөнөөнө гэж төлөвлөсөн байсан ойлгомжтой. Бас гэртэн байсан гэр бүлийн компьютерийн Google Search History гэдэг нь шүү дээ. Хайлтын түүхийг харахад Хамид хэрэг болохоос 2 сарын өмнөөс Монтрал хавцаа хүний хөлөөс зайдуу тийм газруудыг бол хайж эхэлсэн байгаа. Орхигдсон газар, орхигдсон зогсоол, тийм орхигдсон барилга ч юм уу тиймэрхүү зүйлүүдийг хайж эхэлсэн. Тэгээ явж байгаа түүний хамгийн сүүлчийн хайлт нь болохоор хүн алчаад хаана нуух вэ гэдэг зүйлийг Google-ээс хайсан байгаа. Шал өвчтэй. За тэгээ энэ бүх байдлыг харахад ер нь бол эртнээс охтуудыг хөнөөнө гэж төлөвлөж байсан нь ойлгомжтой. Охтууд болон тэр хамаатны Rona гэд их чинь амь насаа алдах хүртлээр ямар их дарамт зовлонд амьдарч байсан нь сүүлд мөрдөгч нарын олсон Ронагийн өдрийн тэмдэглэлээс илэрдэг. Хамгийн анх Канадад ирэхдээ Мохаммедийн хамаатан эхнэрт нь гэрийн ажил болон хүүхэд асрахад туслана гэдэг журмаар ирсэн Рона. Яг үнэндээ Рона бол Мохаммедийн 1-р эхнэр. За тэд 1980 онд гэр бүл болсон бөгөөд Рона харамсалтай нь хүүхэдтэй болох боломжгүй учраас 2 дахь эхнэр болох Тубатай 1989 онд гэрлсэн байдаг. За Ронагийн бичснээр Мохаммед хүүхэд гаргаж өгөхийг маш ихээр шаардаж байсан бөгөөд хүл хүнд болохгүй байгаа учрыг нь олох гээд эмчид үзүүлэн өөрийгөө хизээж жирэмслэх боломжгүй гэдгийг мэдсэн. Өөрөө сэтгэл санаагаар унж ядаж байхад Мохаммед түүнийг загнаж үгээр идэж эхэлсэн байдаг. Хийсэн хоолыг нь дандаа өөлж голдог. Мөн дээрээс нь хүүхэд гаргаж чадахгүй чамшиг эмэгтэй хүн байгаад яадаг юм гэх мэтээр доромжилж, дарамталж эхэлсэн байдаг. Тэгээ Рона сүултээ бүр аргаан бариад чи ерөөсө 2 дахь эхнэр аав гэж хэлэхэд Мохаммед тэр үгийг хэлхийг нь хүлээж байсан мэт тэр дороо эхнэр хайж Тубатай гэрлсэн байгаа. Тубатай гэрлээд 7 хүүхэд гаргасан. Рона хичнээн төрсөн их нь биш ч гэсэндээ төрсөн ээжээс нь ялгаагүй хүүхдүүдийг нь хайрлаж хамт өсгсөн байгаа. Анханасаа таарамж муутай байсан 2 эхнэрийн харьцаа хүүхэд гарах тусам мууцаар бүр эвгүүцээр байсан. 2 дахь эхнэр Туба нь бүр нөхрийнхөө үгийг 100% дагдаг. Бас болоогүй Ронаг хүртэл нэлээд дээрлэгдэг болсон. Роныг дээрлэхдээ чи хүүхэд гаргаж чадахгүй. Би чиний хажууд 7-гийн 7 хүүхэд гаргачихсан гавья байгуулсан. Чи Мохаммедийн эхнэр биш. Ер нь миний зарц гэдгээ ухаарах хэрэгтэй. Гих мэтээр доромжилж дээрлэхэд байсан байгаа. Тэгээ сүүлдээ Мохаммед Туба 2 Ронад гар хүрж зодддог болсон. Хүүхдүүд нь Ронаг зодуулж байхад ааваасаа битгий түүнийг зодооч гэж уйлж гуйдаг байсан бөгөөд Ронагийн бичснээр түүний амьдрал ер нь тэр чигээрээ там мэт санагддаг байсан гэж өдрийн тэмдэглэлтэй дурддаг. Тэгээ 20 жилийн турш гэр бүлийн дарамтанд амьдарсан Рона Канад явна гэдэг сургаар баярлсан. Яагаад гэвэл өндөр хөгжилтэй оронд очиад зан аашин гэсэн өөрчлөгдөх байх гэж гордсон тэр. Харамсалтай нь Канадад ирээд тэдний амьдрал ерөөсөө өөрчлөгдөөгүй. Тубагийн аав ахын хэлснээр Мохаммед маш хатуу дэглэмтэй байсан. Тэгээ тэр аав ах нь өөрөө Афган ёс заншлаа авч үлдсэн хэдий ч хүүхдүүдээ барууны үзэл бодлоос авахыг нь аваад тэр 2 улсын үзэл бодол ёс заншлыг хослуулан амьдрахыг хүсдэг. Мэдээж хамаатнууд учир Мохаммедийн хүүхдүүдтэй хамт цагийг өнгөрөөн. Гэвч Мохаммед аав ахын үзэл бодолтой санал нийлдэггүй. Таалагддаггүй учир охтуудаа хамаатнуудтай нь уулзуулахаа болсон. Тэгээ аав ахын сүүлд ярилцлага өгөхдөө яг үннийг хэлэхэд Шафиягийн хүүхдүүд яг шоронгийн хоригдл мэт амьдардаг байсан. Тэгээ ингээ Ронагийн тэмдэглэлээс харахад бол Канадад ирээд тэдний амьдрал ер нь дээшлээгүй. Харин ч Дубай болон Афганистанд байхаас илүү дарамттай болсон байгаа. 2 дахь эхнэр болох Туба Ронагийн паспортыг нь хураагаад авчихсан. Тэгээ бүр ингээд байнга сэтгэл зүйн дарамтанд оролдог.
чиний амьдрал миний гарт байгаа шүү те. Ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэх дургууг нь хүргэх юм хийх юм бол бараг ингээл пассвортыг нь гаргаж ирэл чиний амьдрал миний гарт байгаа штэ чи миний үгэнд орох ёстой гих мэтэр ер нь бол дээрлэгдэг байсан. Тэгээ Рона өөдөөс нь чи бит хоёр ижилхэн эрэхт аргатай хоёулаа Мохаммедийн эхнэр гэж хэлэхэд төв чиний эхнэр гэж юу байдгийг хүүхэж гаргаж чадахгүй ээжиж чи бол угаасаа миний зүгээр зарц гэдгээл ойлгох хэрэгтэй. Ухаанаар одоо доромжилж тэгэлхдэг байсан байгаа байхгүй. Тэгээ Ронад сар болгон зөвхөн $50 гарын мөнгө гэж өгдөг байсан. Рона тэр мөнгөөрөө улс хоорондын ярианыг харт аван Афганистан болон Америкт байх гэр бүлтэйгээ ярьдаг байж ярих болгондоо амсаж байгаа зовлонгоо илэрхийлдэг байсан. Америкт байдаг хамаатныхын дүүн Ронаг та наатаа хаяа явчаач нэг бол Афганистан руу бут эсвэл Америкт над дээр хүрээд ирээ гэж одоо санал тавьсан боловч Рона Мохаммадаас айгаад татгалцсан байгаа. Тэгээ Рона хэлэхдээ тагдаад мэдэгдвэл эсвэл цугтаан явах юм бол Мохаммед намайг ална гэсэн. Хаанаас чамаагүй олж аваад хэрвээ би Афганистан буцах юм бол Мохаммедийн гэр бүл хамаатных нь намайг хурц ирээд алчихна. Тийм болохоор би ингээд айгаад юусоо хөдөлж чадахгүй байна. Юу ч хийж чадахгүй байна гэж хэлсэн байдаг. За тэгээ нөгөө Зейнаб Амар хоёр хурмаа хингүүтээ гинэд салсан гэдгсэн штэ. Тэгээ тэр үед нөгөө аав нь Дубайд байсан гэд. Тэгээ тухайн үед Рона хурим болохоос хэдэн 7 хоногийн өмнө аавыг нь уцаар хэн нэгэнтэй ярьж байхыг сонссон байна. Аав нь хэлэхдээ би Афганистан явж ирчээд Зейнабыг ямар ч аргаар хамаагүй ална гэж хэлэхэд нөгөө утсан дээр байсан хүн нь тэгээ нөгөө эдийг нь яах юм гэж асуусан. Гэхэд аав нь хариулахдаа тэднийг ч гэсэн ална гэж хэлсэн байна. Сонсон зүйлийнхаа тухай Рона Францд байгаа дүүдээ хэлэхэд дүүн та Афганистан биш эсвэл Дубайд байгаа биш дээ. Битгий санаа зовоо. Та Канад гэдэг өндөр хөгжилтэй хүний эрхийг хамгаалдаг оронд байна. Тиймээс битгий санаа зов. Бүх зүйл зүгээр гэж тайвшруулсан байгаа. Мөн өдрийн тэмдэглэлээс нь уншихад сахаар нэг удаа бүр төрөл бүрийн им тэгээ цэвэрлэгч бодис эдэр холжчихсан. Амиа орлох гэд байж байгааг нь Рона мэдээд болиулсан байгаа. Яг тэр үед нь сахарын төрсөн ээж нь Түба хажууд нь суучсан заяа. Тэгээ Рона гайхаа чи яагаад өөх гээд байгаа юм бэ? Чи яагаад хүүхдээ болиулахгүй байгаа ээж нь юм байж гэхэд ээж нь өөдөөс нь тамрууга тонилн нэз өхүүл наатаа гэж хэлсэн байгаа. За тэгээ гих мэд маш олон жилийн турш битсэн тэмдэглэлээс Шафия гих айлын эмэгтэйчүүд ямар тарамтанд амьдарч байсныг нь харуулж байгаа ах. Тэгээ хүн мэдээж шашин шүтлэг их орон өв соёлоо дээдлэлгүй яах вэ? Гэхдээ энэ төрсөн үрээ хүртэл нэр төрийн төлөө ална гэдэг бас бүр амар аимшигтай. За тэгээ энэ хэрэгээс үүдэн бүр Канадын исламын дээд зөвлөл honor killing буюу нэр төрийн аллахыг эсэргүүцдэг эмэгтэйчүүдийг эрэгтэйгш гэж үздэг талаараа бүр албан ёсны мэдээлэл хүртэл хийж байсан. Тэгээ тухайн үедээ мэдээж одоо ч гэсэн ер нь бол гардыг штэ хүний арьс өнгө болон шашин шүтлэхээр нь бол Америк болон Европод амар их ингээд дээрлэх зүйл харагддаг тий. Тэгээ энэ хэрэгээс болоод Канадын улс иргэд тий Афган хүмүүс юм уу, исламын шүтдэг хүмүүс юм уу гэл ингээд амар их асуудал гаргаж ирсэн. Тэгээ тэрнээс үүдээд Канадын исламын дээд зөвлөл бүр албан ёсоор мэдээлэл хүртэл хийж исэн байгаа. Бас энэ хүргээс үүдээд Канада улсын хүүхэд хамгаалах байгууллагын ажилтан болон үйл ажиллагааг дахин шинжилж сайжруулах арга хэмжээ авсан байдаг. Яагаад гэвэл 3 эгч дүүс Зейнаб, Сахар, Гити нар бүр удаа дараа багш нартай өөрсдийн амсах хүчирхийлэл зовлон илэрхийлсэн хэдий ч очиж уулзахаас өөр арга хэмжээ ерөөсөө аваагүй. Тэдний бас буруу маш их байгаа. Бүр хүчирхийлэгчийнх нь хажууд чамайг яаж зоддог, чамайг яаж дарамтлагдаг вэ гэж асуухаар ямар ч хүүхэд байтугай насанд хүрсэн хүн ч гэсэн үннээ илэрхийлж хэлж чадахгүй штэ. Тэгтэл 17 настай охиныг суулгачаад за аавынх нь хажууд те чамайг яаж зоддیں, чамайг яаж дээрлэхтийг асуугаад тахаар чинь хин ч хизээж хэлж чадахгүй. Тэр байгууллагын дараагаас асуухад тухайн үед хэлэхдээ охидын хэргийг хүлээн авсан мэрэгчлэлтэнгүүд энэ honor killing буюу энэ нэр төрийн аллах гэдгийг ер нь бол эрсдэл гэж тооцож ерөөсө бодоогүй. За харин энэ хэрэгээс үүдээд бидэнд суралцах зүйл их байгаа ойлголоо гэж тухайн үедээ хэлсэн байдаг. За яг тэр ингээд нэр төрийн аллахыг мдээгүй тооцож үзээгүй байсан хэдий ч улаан цайн хүчирхийлэл дарамтанд байгааг нь харчаад арга хэмжээ аваагүй тий тэр шашин шүтэг бол ямар ч хамаагүй штэ улс орны их орныхан тий ёс заншил бол ямар ч хамаагүй. Тэгээ ядаж ингээ анхааралтай аваад багш нартай ингээд туулж ирүүсээ ажиллаг байгаа аахгүй юу одоо. Тэгээд бүх хэрэг болсны дараа энэ хэрэгтэй холбоотой Зейнабын найз залуу гэх юм уу нөхөр гэх юм уу тий
амаар ярилцлага өгсөн байсан. Бас хид хідэн удаа хүүхэд хамгаалах газар руу залгасан багш нар нь хүртэл ярилцлага өгсөн байсан. Хамаатныхын хүмүүс бас ярилцлага өгсөн. Тэгээ тэр дундаас ингээд анзаарахад бүгдээрээ л үнэхээр одоо ямарваа нэгэн зүйл хийх гэж оролцсон хэдий ч ерөөсөө хангалттай хийж чадаагүйдээ маш их харамссан байсан. Ялангуяа Роногийн бүр хамаатныхын дүүн хүртэл тэгээ би бүр зүгээр Америк, Канадын хил дээр очиод ихж байгаа авчихгүй нь яав та. Бүр нууцаар ч гэсэн хамаагүй оруулаад ирэхгүй яав та гэд амар одоо харамсаж уйлж исэн. Мөн охтуудын багш нар нь ч гэсэндээ одоо хүртэл ингээд амар харамсдаг. Одоо илүү хичээжтэй охтуудыг хамгаалах байсан юм шиг санагддаг. Бас дээрээс нь Канада улсын тэр хүүхэд хамгаалах төвийн хүмүүст маш их гомдож, уурлаж байгаагаа ер нь бол илэрхийлдэг. Зэнэби найз залуу бол ер нь бол маш их сэтгэл готролд орсон байгаа. Яагаад гэвэл бараг анхных нь хайр байсан. Тэгээд Зэнабийн хамгийн сүүлийн удаа түнд бичсэн имэйл нь болохоор чамтай гэрлэх бол миний мөрөөдөл байсан. Тэгээ амьдралын минь хамгийн аз жаргалтай мөч байсан. Гэснээ доор нь best friends forever буюу үрд сайн найзууд гэж бичээд имэйлэд дуусгасан байдаг. За тэгээд нэг ийм гэр бүлийн хэрэг байна. Үнэхээр ингээд өрөвдчихлөө эмгтэй хүмүүс одоо хүртэл ер нь бол харагддаг те жоохон эмгтэй хүмүүс ингээд нэг жоохон эргэтгэж байж чаддгүй зарим газар те. Одоо эмгтэй хүн болж төрснөөсөө болоод ийм зүйл хүрсэн юм шиг надад санагдлаа. Одоо энэ Мухаммедийн нүдэнд дэндүү бүр шашин шүтлэг их орныхоо одоо ёс заншлыг нь бүр дэндүү бүр туушиж даган одоо төрсэн охтуудаа мах цусныхаа тасархаг хүртэл ингэж хөнөөнөхөр бүр амар санагдлаа сая. Харин тий. Одоо хүртэл ер нь дундад Азийн орнуудад иймэрхүү practice байдаг юм шиг байгаа. Тэгээ нийтгэхт хүртэл иймэрхүү honor killing одоо хүртэл байдаг гэж би сонсч ирсэн. Тэгээд харамсалтай юм л да. Хэддгээр зуунд амьдарч байгаа билээ. Хүний хэр төвшөнд явж байгаа билээ. Гэтэл одоо хүртэл одоо энэ дээр үеийнхаа ч гэх юм уу тийм одоо улсынхаа ийм ёс заншлыг дагаа явж ийн гэхээр харамсалтай юм. Тэгээд үнэхээр хүүхдүүдэд аллаа гэд гэр бүлдээ honor буюу тэ нэр төрөө цэвэрхэн авч үлдээд байгаа юм бах та. Амар сонин. Тэг яг ямар тарих угаалтан цаашин тэг үе үеийн л одоо ийм одоо буруу ойлголт гэх юм уу ийм юмд итгэдэг нь харамсалтай юм. Эмэгтэйчүүдийн эрэгтгш байдал эмэгтэй хүн босныхоо төлөө ингэж зовох ёстой гэж юу, өөхөх ёстой гэж юу. Тэгээд ямар ч ёс заншил юу байдгийг тийм юм дагсан бай төрсөн үрээ тэгээд тэрний төлөө хөнөөж ийн гэхээр ямар гэчин их хүн тийм байдгийг, ямар гэчин эцэг хүн тийм байдгийг ёо өстэй амар юм. Харин тийм үнэхээр харамсалтай. Энэ гурван охтыг ингээ харахаар юу өөр оронд очоод мэдээж одоо хүүхдүүдэд дагуулад ирэх юм бол юу гэдгүүлээ нөгөө усыг нь уухан бол ёсыг нь дагна гэдэг нь штэ. Тэрэн шиг мэдээж тодорхой хэмжээгээр хүүхдүүд гэлтгүү бас өөрсдөө ч гэсэн өөрчлөгдөн тий. Одоо байгаа газартаа тасна, уусна, зарим нэг зүйлийг нь сурж авна, ерөөсө хүлээж аваагүй. Яг л нөгөө нэг Афганистанд байгаа юм шиг, яг л Дубайд байгаа юм шиг тий. Яг л тэр нөгөө нэг юм одоо ислам гэдгээ бүр ингээд туйшраад, бүр туйширч ингэж гэр орондоо дүрм журам гаргана гэдэг нь бол бас ээж аавын хувьд бас амар вирус толгойд орж ирэхгүй байна. Юу хүсэж байгаа юм бэ? Хүүхдүүдийг ийм шал өөр орчинд авчирнгуудаа мэдээж өөрчлөгдөхгүй яг л ийм байна гэж худлаа шүү дээ. Ядаж яг өсвөр насны хүүхдүүд байдаг тий. Харин тийм. Тэгээ тэр нөгөө ээжийнх нь аваа ахын хэлсэн шиг тий. Хичнээн би одоо Афган одоо ёс заншлаа ингээд хүндэлдэг. Би хүүхдүүдтэй өвлүүлэхийг хүсдэг. Гэхдээ би бас ингээ хүүхдүүдээ ямар газар авчирснаа би мэдж байгаа. Бас барууны орноос авахыг нь аваад хахыг нь хаяад хоёр одоо ёс заншил энэ одоо амьдралын хэв маягийг гой хослуулад ингээ гой амьдраасаа гэж би хүүхдүүдэд хүсдэгэ гэж хэлсэнчлэн бас Мухаммедийн Туба 2 бас л их өстэй заахгүй 7-7 хүүхдээ авчирчихсан тий. Бүр юм өсвөр насны яг чиний хэлсэн шиг өсвөр насныгээд бүх юм нь бүрэлдэж байгаа хүүхдүүдийг ингэж авчирчаад үгүй чи юм байх хэрэгтэй гэдэг хар чинь илүү нөгөө нэг үгүй гэж хэлэхэр хүүхдүүд чинь угаасаа бүр илүү эсэргээр нь хиймээр санагддээ штэ. Болохгүй гэхээр бүр хийчмээр санагдаад. Тэгэл эцэст нь ер нь бол 3 сайхан охин амиа алтлаа. Эхнэр болох Роно ч гэсэндээ амиа алтлаа. Хүмүүсийн одоо энэ мэдгүй. Одоо угаасаа нөгөө нэг улс төр шашин шүтлэгч ер нь бол ярьж болдоггүй сэтгүүд штэ. Тэгээ заримдаа бүр ийм амар туйлширдэг хүмүүсийг батхаар бүр ерөөсөө итгэж чадахгүй уурч хүрэх шиг, өрөвдөх шиг нэрээс та. Тэгэл бүх юм хэтэрхээрээ болдоггүй гэдэг шиг тий ийм нэг экстрим шашин шүтлэг, экстрим улс төрийн үзэл бодол энэ төр ингээд заавал ингэж нэг буруу тийшээ
ирэх болчих юм. Мм. Тэгээ юм болгоны яг тунгийн тааруулж авахгүй бол бас авга ах нь бол ухаантай шүү дээ, тэ. Тэр ахих нь хэлсэн үг мөг бол үнэн шүү дээ. Хүн өөрт нь таалагдахгүй байх гэд хүний бас амийг тасалж болохгүй ш. Тэр хүнд ч амьд явах эрх байгаа шүү дээ, тэ. Хуулаараа. Тэгэхэд зүгээр үйл нь өөрт нь таалагдахгүй ангууд миний хүүхд юм чинь гэдээ алчлаадаг бас яа мэдгүй амар юм аа нэр. Тийм шүү дээ. Айгуу чинчаа найдаа. Тэгээ тэр бас child services тэгээ хүүхэд хамгаалах төвийн ажилчид бас арай дэндүү юм аа. Тэгээ юу гэж тэр хүчирхийлэгчийн хажууд энэ намайг тэгдэг гэдэг хэлэхэв дээ. Тэгээ тэр хүмүүс чи яваад өгөн тэгээ дараа нь алуулна шүү дээ. Хамгийн наад захын асуудлыг тэгээ мэрэгжлийн хүмүүс ээжиж барыг бид нар ч хажууд нь тэгж хэлэхгүй дээ, тэ. Нууцаар ч юм уу яадаг ч юм тусгаарлаж байгаад ярина. Ямар нэгэн байдлаар мэдээж тэр хүний хажууд ярихгүй. Тэгэхэд ийм одоо basic юм мэдхгүй эсвэл ингэж амар хайн хандсан байна гэдэг нь бас айгу муухай. Тэр хүмүүс ажилласаа халагдсан болов гэж халагдсан байгаасаа гэж амар бодогдож байна. Ийм хүмүүс одоо ийм хүүхдийн хамгаалалт гэж юу ах. Нэг биш, хоёр биш, гурав биш, дөрвөөс илүү удаа ингэж өчнөө олж байгаа чинь. Тэгээ багш нар бол миний бодлоор яг чадах бүхний хийсэн байгаа юм шиг санагдаж байна. Тэрнээс илүү яах вэ л гэж бодож байна. Харин яг энэ мэрэгжлийн хүмүүс, яг энэ хүүхдээ хамгаалах хэрэгтэй байсан хүмүүс өстой fail ажиллаа хийж чадсангүй. Угаасаа л бүхэл хэрэг хохирогчд маш харамсалтай байдаг. Энэ удаа ч гэсэн энэ олон хүний алтай амь үргэлжсэн байна. Тэгээ хамгийн тэнэг нь энэ шалтгаан нь айгүй хэцүү. Ямар ч утгагүй гэх юм уу. Үнэхээр амар харамсалтай юм аа ёо. Иймэрхүү үдэл суртал, иймэрхүү одоо үзэл бодолтой хүмүүс бас багасаасай гэж хүсэж байна. Маш олон ёс заншил, маш олон сонин соёл энэ хорвоо дэлхий дээр бас байх юм аа. Хэлээд их бодоо сууж байна. Тэ. За тэгээд маш сонирхолтой бөгөөд их харамсалтай хэрэг ярьж өгсөнд бол мадаа маш их баярлалаа. Манай энэ удаагийн дугаар таалагдсан бол та бүхэн маань сонсож байгаа платформ дээрээ reaction үзүүлээрэй. Комент бичээрэй. Энэ тухай ярилцъя. Иймэрхүү юмны тухай сонсч байв уу? Өөр бас ийм нэлээдийн хэрэг бас байдаг. Би бол чамайг ярьж байхад энэ тэр хэрэг мөн үү гэд бас бодосоожсэн биш байлаа. Тэгээд иймэрхүү хэрэг бас зөндөө болдог харамсалтай. Тэгээд энэ тухай хэдүүлээ бас дискшн яриа өрнүүлцгээе. За тэгээд таалагдсан бол манай YouTube хуудсыг subscribe хийгээрэй. Мөн notification-ийнхаа хонхыг дарах юм бол бид хоёроос шинэ дугаар орох болгонд та нарт мэдэгдэл болж очдог. Тэгээд тэрийгэ хасаагаарэ хүсвэл. За тэгээд энэ хүртэл одоо бидэн хоёрыг нуршихыг сонссон хүн байвал хэн байдаг вүлээд болмаа. MVP. За бүх MVP нартаа хайртай шүү. Баярлалаа. Дараагийнхын дугаар хүртэл түр баяртай. Bye. I'm so cold.